нийслэлийн гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл. Тагнуулын ерөнхий газар. Цагдаагийн ерөнхий газар. Сайн байна уу намайг Пагма гэдэг. Энэ бол манай ангийнхан. Сайн уу? Бид бүгд өөрсдийнхөө амьдралын аль нь зөв, аль нь буруу гэдгийг ялгаж чадах насан дээр ирээд байна. Гэвч бидний дунд, бидний найз нөхөд дунд хар тамхи хэмээх гамшигт тахал нэгнээс нөгөөд чимээгүйгээр халан тархасаар байна. Бид бүгд та бүхэнд энэ зүйлийн хор уршийн тухай судлан танилцуулахаар энд ирээд байна. Одоо бүгдээрээ нэвтрүүлгээ эхэлцгээе. За намайг Мандуухай гэдэг цагдаагийн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газрын эрүүгийн ахлах мөрдөгч цагдаагийн хошууцалтай. За өнөөдөр та бүхэн манай газрын сургалт мэдээллийн тэнхимд ирсэн байна. Тийм болохоор яг энэ мансууруулахын сэтгцэд нөлөөт бодистой холбоотой одоо яг та нарт тулгамддаг асуудалтай мэдгүй зүйлээ бол чөлөөтэй асууж болно. Би асууж байгаа. За. Мансууруулах бодисыг ингээд дагаад хар тамхиг дагаад маш олон гэмт хэрэгүүд гардаг бах тий. Тэгээд одоо мансууруулах бодиснд өөрөө донцсон хүн өөрөө хохирогч болох тохиолдол байх уу? Энэ төрлийн гэмт хэрэг нь мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг нь өөрөө хүний одоо эрүүл мэнд бие махбодод маш сөрөг муу нөлөөтэй байдаг учраас энэ төрлийн бодисыг хэрэглээд энэ гэмт хэргийг үлдэж байгаа хүн өөрөө бас эрүүл мэнд бие махбодоор бол хохирж идэг. За мөн энэ төрлийн гэмт хэргийг дагаад тухайн хүн өөрөө маш олон төрлийн хэргийн хохирогч асах боломжтой байдаг. Жишээ нь мансууруулах бодис хэрэгэлсэн үедээ одоо өөрийн үйлдэл тийм ээ үйлдэлээ хянах чадвараа алдсны улмаас зам тээврийн ослын одоо хохирогч болох. За өөрөө зам тээврийн осол үйлдэгч гэдэг юм уу те бусдын бие махбодод ямар нэгэн гэмтэл учруулах эсвэл өөрөө өөрийнхөө бие махбодод гэмтэл учруулах гэх мэт дагаад маш олон сөрөг муу үр дагаврууд бол гардаг. Хар тамхи хэрэглэснээс болоод хүний биед яг ямар өөрчлөлт гардаг юм бол одоо жишээ нь нөгөө хүний эрүүл мэндэд тохирох нөлөө нь яг юу гэдэг юм бол та тэрийг сайн хэлээд өгөөч. За тэгэхээр энэ мансууруулах бодистой холбоотой асуудлыг ярихын тулд хамгийн түрүүнд бол хүний одоо уурэг тархины талаар бол ярих хэрэгтэй болно тийм ээ. Мансууруулах бодис хэрэглэсэнтэй холбоотой хүний уурэг тархинд бол энэ голомтлог өөрчлөлт гардаг гэж үздэг буюу донд хэмжээний голом тэнд асж гин гэсэн үг. Үүсэж гин гэсэн үг. Хэрвээ энэ голом нэгэнт үүсэх юм бол энийг аваад хажиж болдоггүй. Эсвэл энийг шууд унтраачч болдгоо те. Тэгэхээр тэр аюул нь хамгийн гол аюул нь тэнд байгаа. Хэрвээ энийг эмчилждэг байсан бол тэр голомтыг аваа ичдэг байсан бол бид нар бол яаж энэс айхгүй байх байсан. Гэтэл бол тийм биш байгаа те. Тэгээд энэ насан туршдаа бид нар энэс өөрсдөө хамгаалахын тулд энэ хэрэглэхгүй байх, энэс хол байх гэсэн зарчмаар хатуу мөрдөх хэрэгтэй байгаа тийм ээ. За тэгээд хүний уурах тарих маань бол яаж
доотлын зурган дээр бол харагдаж байгаа энэ тархин дээр ой санамж буурнаа тий. Тэр сэтгэл хөдлөлөө удирдах чадвар нь өөрчлөгдөнө. Анхаарал төвлөрөлт нь бас өөрчлөгдөнө тий. Анхаарал төвлөрөх чадвар нь буурнаа. Сэтгэн бодох чадвар нь алдагдана гэд ингээд ирэхээр өдөр тутамдаа хичээл номоо ойлгох, бусдад ярилцах тий. Ажил төрлөө одоо үүсгэх, гэр орондоо туслах гэдэг энэ бүх юмнууд чинь энэ тархины өөрчлөлттэй холбоотойгоор бол алдагдаж эхэлтгээ гэдгийг бол бид нэр ойлгож авах хэрэгтэй. Цаашлаад ярих юм бол бус гэмтээдгүй эргэтэн гэж юусоо байхгүй. Тэ энэ дээр та бүхэн зурган дээр харж байна те хүний зүрхэнд те хүний уушгинд, элгэнд бусад бүх идэрхтэнд гар хөл бүх идэрхтэнд дотор эргэтэнд ч гэсэн сөрөг нөлөөгөө бол үзүүлнэ юм аимшигтай өөрчлөлтийг авчирдаг. Маш олон эмгэгүүдийн суурь болж өгдөг ийм хор өнөөлтэй бодис байгаа гэдгийг бол бид нар ойлгох хэрэгтэй тийм ээ. Гэмтээс нэрээ юу болох вэ гэхээр одоо та бүхэн хичээлдээ суугаад тий найз нөхдөдөө уулзаад аав ээждээ туслаад суралцаад явж байгаа энэ болгон чи амьдралын хамгийн одоо сайхан тал нь тийм ээ. Гэтэл яг тэрийг удирдах байдаг, хүнийг бодуулдаг, сэтгүүлдэг, хүнийг юмыг одоо тогтоодог тий анхаарлаа төвлөрүүлдэг энэ бүх процессыг бол хүний уурга тархинд явагдчихэдэг. Энэ тэнцвэрт байдал нь алдагдаад ирэхээр хүний тэр зориг чиглэлтэй амьдрах амьдрал нь бол одоо өөрчлөгдөж эхэлдэг гэсэн үг тийм ээ. Мансууруулах байдас хэрэгэлдэг хүн хизээч хөөхөн гой биетэй байна гэж байхгүй мэн л та. Харин аз олж би мансуурагч биш. Ариг тавхинд донцсон хүмүүс амар муухай зүс царайтай харагддсан байх. Харин тийм. Эрүүл мэнд гэдэг маань бол буцаад биднэрт олдохгүй шүү дээ тийм ээ. Одоо шинэ нэгт одоо хүний илэг тиймэрхүү өөрчлөлттэй болсон байлаа гэхдээ бол одоо машины дугуйшиг ч юм уу ингээд солих боломж бол маш хязгаарлагдсан байдаг тийм ээ. Тэгэхээр бид нар өнөөдөр өвдөх зөөвөргөө айх аюулгүй яг эрүүл байхтай хүн бол тэрийг дийлэн сайн бол бас ойлгож ухаардаггүй. Тэгээ бүр энгийн жишээ татъя л да та бүхэн зориулаад юу гэхээр ханаа түрэл ингээд те халуурцсан яг хөвтөж яхад хажуу тоглоод байж байгаа дүү маань их гоё харагддаг тий. Эсвэл ингээд цонхоор харахад хичээлдээ ингээд инээлтэй явж байгаа хүмүүс айгүй гоё харагддаг тий. Гэтэл бид нар ханаа түрээгүй байхдаа эрүүл байхдаа бол тэрийг ерөөсөө анзаардаггүй тий. Тийм болохоор нөгөө хожимдсан одоо ухаарал дараа нь ямиг ухаарна гэдэг нь бол алдаж үтсэн хүн бас тэрийг илүү их мэдэрдэг байгаа тий. Тэгэхээр эрүүл байгаа энэ байдлаар бид нар сайн хадгална гэдэг нь бол юу чухал байдаг тий. Тэгээ зарим тохиолдолд хүүхдүүд тэгж бодоод байдаг тий. Хүмүүс энэ бол надтай энэ тохиолдохгүй ч юм уу тий. Энэ надаас их хол зүйл. Нөгөө хуулийн асуудал шалгагдаж ийн гэдэг чинь тэр чинь бүр тэр болохгүй бүтэхгүй хүмүүсийн хийдэг асуудал. Яг үнэндээ ингээ бодит байдал дээр бол яаж юм гэхээр яг адилхан одоо хичээлдээ явж байсан. Та бид нартай яг адилхан хичээл сургалтаа явж байсан. Гэр орондоо дүүгээ харж байсан. Ийм л хүмүүс хүртэл энэний эрсдэлд өртөж байна гэдэг. Тэгэхээр энэ эрүүл байгаа, бүтэн байгаа сэтгэл зүгээ бие махбодоо бид нар яаж энэ эрсдлээс өрсөн сэргийлэх вэ гэдгийг бол бид нар үнэн зөв мэдээлэлтэй байх хэрэгтэй тийм ээ. Хоёрдугаар гэх юм бол нийлж байгаа, уулзж байгаа найз нөхдөө бид нар бол их зөв сонгох хэрэгтэй тийм ээ. Чи ч гэсэн байнга л компьютер тоглоом тоглох юм. Тэр чинь ч гэсэн донтын штэ. Би гэхдээ хизээ байнга тоглодог байсан юм бэ. Донтсон хүмүүс ч гэсэн би гэхдээ хизээ нэг дандаа тоглоод байсан л гэдэг байсан баг цаа. Хамгийн амар нь нэг додсон бол дахиад хизээч ирүүл болохгүй шүү дээ. Идэрхгүй мөртлөө хизээч хүж магадгүй өвчин тусч байгаатай л адилхан. Ачаа. Өдөр болгон би өнөөдөр тэ эрүүл сарвал байгаа, хичээл сургуультай байгаадаа бид нар баярлж явах хэрэгтэй. Эндээ тэ. Тэгэхээр хүн бол ер нь аз жаргалын эрэлтэл амьдрдаг гэж тэ. Аз жаргал. Тэгэхээр энэ мансууруулах төрлийн бодис аз жаргалыг авчрах юм юусоо байдгүй юм шүү гэдгийг аюу хэрэгтэй ойлгох хэрэгтэй. Хүмүүс тэрнээс нэг аз жаргалыг авах гэдэг тийм нэг буруу ойлголт тэ яваад байдаг тэ. Гэтэл тэр чинь бол одоо дэгэ гэсэн үг тий. Одоо загсны дэгэ гэсэн. Загсны дэгэ яадаг вэ? Загас бол ингээд энд идш хоол явж байгаа энд тий. Өмхдөг. Тэгээд яаж гэнэ вэ? Цаана дэгэдүүлээд баригдчих. Яг тэрнтэй адилхан юм дэгэ хуурамч зүйл шүү гэдгийг бол бид нар ойлгох хэрэгтэй тийм ээ. Тэгэл эргэтэн бүтэн байгаа залуу байгаа гэдэгтээ бол бид нар үргэлж талархаж явах хэрэгтэй энд. Бид нар энийг орхитуулчихад байгаа байхгүй тий. Бид нар ер нь бол одоо эрүүл сар бол өглөө ингээд сайхан унтаад босно гэдэг маань бол
сайхан хаз жаргал юм байна л та. Цаад утгаар. Энийг бол бид нар төдийлөн эргэцүүлж бас боддгоо те. Тэгээд хүн алдаа гаргасны таа эргээд бодохороо алдаагүй байгаа эрүүл сарвал явж байгаа хүүхдүүд дэндүү гоё харагддаг гэж ойлгож байна те. Энэ хар тамхи мансууруулах бодис гэдэг байгаа энэ зүйлийг хэрэглэж байгаа бидний үеийн хүүхдүүд болон өсвөр үеийн залуучуудад ирээдүйд яг юу тохиолдох вэ? За яг үнэн. Тэгэхээр энэ асуудлыг ярихын тулд би бол та бүхэнд бас хэд хэдэн одоо тохиолдсон кейсийн талаар бас ярих гэж бодож байна. Тэгэхээр дэлхийн нийтийн дунд ч мэддэг одоо манай Монгол төмний дунд ч гэсэн мэдчихэдэг спортын, урлагийн томоохон одуудын амьдрал одоо хичнээн тэд нар амьдрал дээр хүрэх ёстой карьер одоо эдийн засгийн чадамжийн хувьд нэр хүндийн хувьд хүрэх ёстой оргилдоо хүрсэн боловч тэрийг бол зөвхөн одоо яг мансуурал донтолтоос болоод амьдралаас хэрхэн яаж гонигтайгаар одоо төсөж байгаа вэ гэдгийг бид нар бол яг нүдэн дээр ил харж байгаа кейсүүд байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол юу юм бэ гэхээр амьдралын чанарт бол маш их өөрчлөлтүүд гарна тийм ээ. Бие махбодын хувьд шууд хамааралтай болно, сэтгцийн хувьд хамааралтай болно. За түүнээс гадна дам хамаарал гэдэг юм бий болдог. Зөвхөн энэ бол яг нь одоо ийм асуудалд өртснөөрөө, донтолтонд өртснөөр бол ганцхан хувь хүний амьдралд өөрчлөлт гарахаас гадна тэрний ардтал дам хамаарал гэдэг юм бий болж эхэлдэг. Зөвхөн өөрийгөө төдийгүй одоо хамтран амьдарч байгаа хүмүүсээ, гэр бүлээ, найз нөхдөө, үр хүүхдээ гэх мэтлэн бүгдээрнгийн одоо яг нь сөрөг үр дагавар руу үндсэндээ бол яг нь сүрэл рүү, мөхөл рүү одоо яг нь амьдралаас ингээд уруудж байгаа ийм зүйлийг бол ирээдүйд ийм төсөөлөл бол бий бол. Ер нь манай үеийнхэн өөрсдөө сонирхож мансуурдаг байхаа. Энэ болгоны ард бид нарыг хэрэглэгч болохыг хүссэн хүмүүс байж л байгаа. Одоо хүн бол муу зуршилтай болох амархан гэхдээ түүнтэйгээ амьдрах хэцүү. Харин тэрний эсрэгээр сайн зуршилтай болох нь хэцүү боловч энэ бол одоо та бүгдийн амьдралыг бидний амьдралыг илүү одоо яг нь өөдрөг гэгээтэй гэрэл гэгээтэй илүү амьдралын чанарыг агсан түвшинд үргэлжлүүлэх энэ боломжийг олгодог гэдгээрээ бол яг нь хамгийн чухал зүйл байдаг. Тэр сэтгцийн эмгээс урьдчилан сэргийлэх хамгийн гол боломж маань бол юу юм бэ гэхээр амьдралд одоо нөгөө дэг журамтай одоо жишээлх юм бол нойр, хоол, харилцаа, хөдөлгөөн гэд энэ бүх зүйл маань бол яг нь хэвийн хэмжээнд үргэлжлүүлэх боломжийг бол биднэрт олгож идэг. Ялангуяа өсвөр насны хүүхдүүдийн хувьд бол дөрвөн үндсэн зүйл дээр бол яг нь амьдралынхаа балансыг бид нар барьж идэг. Нэгдүгээрт бол яг нь хоол гэдэг. Хоолтой одоо яг нь эрүүл зөв цаг тухайд нь идэж ууж өөрийнхөө одоо яг нь өсөж байгаа биеийн организмдаа тохирсон хоол хүнс хэрэглэх нь нэгдүгээр бид нарыг эмгэг байдалд хүрэхгүй байх нэг боломжийг олгодог. Хоёрдугаарт бол идэвхтэй хөдөлгөөн байдаг. Гуравдугаарт бол өсвөр насны хүүхдийн хувьд нөгөө амьдралын хамгийн гол одоо баг үндсэн хэрэгцээ гэж хэлж болох зүйл юм бэхээр харилцаа байдаг. Харилцаан дундаа үе тэнгийнхэн дотроо би хийн, би найз нөхдийнхээ дунд хэрхэн яаж чухал байр суурь эзлэх үү? Би бусдаас юугаараа илүү байна уу? Бусдаас юугаараа дутуу байна уу? Би хинбэ гэдэг яах нь энэ одоо харилцааны энэ хэм хэмжээ одоо алдагдахгүй байх. Дөрөвдүгээрт бол юу юм бэ гэхээр одоо гэр орны анхаарал халамж одоо яах нь хэвийн түвшинд байх. Тэгэхээр эдгээр дөрвөн зүйлийг одоо яг өсвөр насны хүүхдийн хувьд бол одоо яг нь хэвийн хэмжээнд нь барих алдагдуулахгүй байгаа тохиолдолд бол одоо яг нь сэтгцийн болон биеийн эрүүл мэндийн зан үйлийн эмгэгт одоо очихгүй байх үндсэн шалтгаанууд болж өгдөг. Тэгэхээр аливаа зүйл яг нь хэм хэмжээндээ байх нь хамгийн сайхан байдаг те. Яг энтэй адилхан зан үйлийн хувьд ч гэсэндээ эдгээр дөрвөн зүйлийг одоо яг нь анхаарад мөрдлөг болгоод явах юм бол одоо бид нарийн аливаа төрлийн эмгэгт өртөхгүй байх энэ боломж бол бий болох боломжтой. Гэмт хэрэгтэй кинон дэр гардаг шиг гудамжиндаа нэгээ буудалцаа зогсож байгаа ирээдүйг хүсэхгүй л байгаа бол мансууруулах бодис санал болгосон хэнийг ч вэ шууд цагдаагийн газар мэдэгдэх нь зөв. Өсвөр нас гэдэг бол боломж ба эрсдлийн үе гэж хэлдэг. За тэгэхээр боломж гэдгийг бол ойлгож байна тийм ээ. Амьдрал дандаа ингээд харах юм бол боломжууд биднэрт зөндөөх байж идэг. Тэрний хажуугаар дутхгүй олон эрсдлүүд байдаг. Тэгэхээр энэ эрсдлүүдийг бид нар юуг эрсдэл гэх юм ер нь бидний амьдрал сөрөг үр дагавар авчирч болох яах нь үйлдэл, харилцаа, хүн магадгүй те
ийм зүйлүүд бол бидний амьдралд эрсдлийг бий болгож байдаг. Тэгэхээр түрүүн би нөгөө яриандаа бол давтаж хэлсэн харилцаа гэдэг чухал зүйлээ гэдэг. Тэгэхээр хинтээ харилцах вэ гэдгээ бодох хэрэгтэй байна тийм. Нөгөө сайныг дагуул сарныг ирэл мууг дагуул могоо орол гэд хэлдэг. Тэрнтэй адилхан өсвөр наснд харилцаа хийдэг чухал боловч хинтээ найзлах уу? Магадгүй нөгөө найзлс нөхөрлөд байгаа найзд маань нөгөө магадгүй нөгөө донтолтын ийм шинж тэмдгүүд илрээд ивэл яах вэ гэдэг юм уу те? Би найздаа хэрхэн яаж туслах уу? Би энэс өөрийгөө одоо сэргийлэхийн тулд яах вэ гэхээр хүн бол мөрөөдөлтэй байх хэрэгтэй. Мөрөөдөл дээрээс тулгуурлаад зорилготой байх хэрэгтэй. Зорилгодоо хүрэх төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Тэр төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд одоо яг нь цаг минут болгонд өөрийгөө дайчлах, зөв зүйл рүү тэмүүлэх одоо яг нь тэгэхээр хүмүүсийн дунд нэг одоо залуу хүмүүсийн дунд ч юм уу одоо нэг ийм цаг хугацааны хувьд нэг ийм төөрөгдөлд ордог гэж би бол энийг үнэлдэг. Юу юм бэ гэхээр хүний залуунаас бол ийм төсвөлгүй үргэлжлэх юм шиг төсөөлдөг. Одоо та нарт тийг санагддаг. Өө залуу байгаа юм чи дөнгөж 17 8хан настай юм чин амьдрал маань бол одоо цэлээсэн урт зам хүлээж байна гэдэг. Яг үндэ тэр цаг хугацааг хэрхэн яаж өөртөө одоо яг нь үр бүтээлтэйгээр ашиглахаас бол энэ аюул хамааралтай байдаг. Тэгэхээр бол одоо яг нь цаг хугацааг илүү зөв өнгөрөөхийн тулд магадгүй сайн ирээдүг өөртөө бий болгохын тулд цаг мөч болгоныг бол одоо яг нь зөв ашиглахыг өөртөө уриалах хэрэгтэй. За түүнээс гадна одоо хүний амьдралд бол янз бүрийн найз нөхдөд байдаг. Тэгэхээр одоо яг нь зарим тохиолдолд магадгүй найз нөхдөс чинь бүтэхгүй төрлийн одоо санал ирэх юм бол энэ дээр үгүй гэж хэлэх ёстой. За түүнээс гадна бол яг нь спортоор хичээлэх ёстой. Спорт бол хүнийг одоо хамгийн их одоо магадгүй урлагийн төрлүүд ч гэсэндээ энэ дээр бас яг энэ тэнцүү байр суурьтай байдаг. Тэгэхээр илүү их энэ спортоор хичээлэх, урлагаар хичээлэх бол нэгдүгээр түүний зорилготой болгодог. Хоёрдугаар тэр спорт урлагийн төрлүүдээс хамаарат хүний оюун ухаан сэтгүүн одоо яг сэтгүүн хувьд эерэг магадгүй хилээрээ хөгжих те одоо харилцааны ур чадварууд суух, оюуны тодорхой үзүүлэлтүүд сайжрах ч гэдэг юм уу. Ийм одоо яг эерэг үр дүнгуудтэй байдаг учраас одоо яг сул цаг хугацааг өөртөө гаргахгүй бах, цаг хугацаатай уралдаж амьдрах. Энэ амьдралд бол бид нэр өөрсдөө одоо яг цаг хугацаатай ирсэн юм шүү. Би энэ амьдралд надад энэ амьдралыг сайхан одоо яг амьдрах энэ боломж бол миний гарт байгаа юм шүү. Ирээдүг би өөрөө бий болгох ёстой юм шүү гэдэг тэр одоо яг төсөөлөл хүсэл тэмүүллийг бол өөртөө их сайн суулгаж өгч амьдралынхаа чиглэл зорилго болгох ёстой. Тухайн шөнийн цэнгэний газар нь тодорхой нэр хаяггүй нууцлагдмал байдалтай үйл ажиллагаа явуулдаг. Төвчөндөө хар тамхи хэрэглэдэг хүмүүсийн цуглардаг оромж болж байна. Энэ мансууруулах бодис энэ хар тамхинд донцсон бүх ах эгч нарт энэ бүх хүмүүст өөрсдийнх нь амьдрал ямар болсон тухай хэдүүлээ нэг ойлгуулж хэлхийнсэн тий. Уг нь бол өөртөө ойлгодог баха. Гэхдээ бүр тэрэндээ тасцсан байдаг баха. Өгөөгүй хоосон ядуу гадуурхсан амьдрал дасна гэхээр нэг л төсөөлөгдөхгүй маа. Уг нь бидний шиг мөрөөдөлтэй, зоригтой. Дааж буруу хүмүүстэй нийлцээсээ болоод ийм байдалд хүрж байгаа. Тэгэхээр бид нар яг ямар хүнтэйгээ яаж нөхөрлөв гэдгээ анхаарах хэрэгтэй. Энэ хүмүүс өөрсдөө хайрладаг маа гэхэд ядаж эцэг ихээ хайрлаад өрөвдөж болдгоо мах та. Энэ хүмүүс чинь өөрсөдөө байгаа бүхэл юмаа зарж үрээд дээрэс нь бүр хамаатан саднаа хүртэл ойртаад ийм үйлдэл хийж байгаа хүмүүс бусдыг хүндлэх, хайрлах гэдэг зүйл үлдсэн болов. Мөнгөгүй мөрөөдөлгүй хүмүүс левер хулгай хийх чинь тэгээд юм чинээ бишвэл хөдөө. Тийм болчихсон үнтэй тэгээд үн сэтгэлээсээ хайрлаж гэр бүл зохиох хүн олдох. Би л авгүй. За альва гэмт хэрэгт тийм ээ тэр дундаа энэ мансууруулах ийм бодистой холбоотой гэмт хэрэг одоо үйлдэгдэх нэг шалтгаан бол яг чиний асуусан асуулт уруу татагдах тийм ээ. Тийм болохоор илүү одоо нөгөө өсвөр насны хүүхэд залуучууд маань харьцангуй одоо нөгөө том хүн болоод оюун ухааны хувьд тийм ээ одоо хангалттай хэмжээнд төлөвшөж ингэж амжаагүй байдаг тийм ээ. Шилжилтийн насндаа өсвөр насндаа байдаг учраас өсвөр насны ялангуяа 18 хүртэлх насны хүүхдүүд маань нэг нөгөөдөө уруу татагтаа тийм ээ бусдыгаа даган дуурайгаад энэ төрлийн гэмтрийг үлдэх тохиолдол бол гардаг. За мансууруулах юм сэтгцэд нөлөөт бодистой холбоотой гэмтрээс өөрийгөө хамгаалах тийм ээ бусдын нөлөөнд автахгүй уруу татагдахгүй байхын тулд хүүхэд залуучууд яах ёстой бэ? Маш чухал зүйл тийм ээ. Нэгдүгээр хүүхэд залуучууд энэ мансууруулах юм сэтгцэд нөлөөт бодис гэж чухам яг юу юм бэ? Хүний эрүүл мэндэд ямар хор уршигтай байдгийг бэ гэдэг
зөв ойлголт мэдээллийг авах хэрэгтэй байдаг. Өнөөдөр цахим ертөнц хөгжчихсэн байна. Цахим ертөнцийг дагаад сайн муу бүхий л зүйл одоо Монголд орж иж байгаа гэж яриад байгаа шүү дээ. Гэтэл бид нар тэр зүйлээ сайн зүйлийг олж авч бас болно тийм ээ. Яг энэ сэтгцэд нөлөөд бодис уурыг тархинд бие махбодод сэтгцийн эрүүл мэндэд яаж муугаар нөлөөлдөг юм бэ? Ямар аимшигтай одоо ийм хор уршиг авчирдаг юм бэ гэдгийг нэгдүгээр мэдэх ёстой. Энэ талаар хангалттай сайн мэдээлэлтэй болсон хүн тэр бодисыг хэрэглэн гэж бодож байна уу та нар? Үгүй тийм ээ, нэгэнт ойлгочихсон учраас. За хоёрдугаар бидний цагаа одоо их цагаа өнгөрүүлдэг хүмүүс хэн бэлээ? Байнга цуг байх дуртай их цагаа өнгөрүүлдэг. Гэр бүл, найз нөхөд хамгийн зөв. Тэгэхээр энэ төрлийн гэмт хэргийг ихвчлэн найз нөхөд танилын хүрээнд үлдэгддэг. Яг нөгөө өсвөр насны хүүхдүүд маань найз нөхөд танилынхаа хүрээнд нэг нөгөөгөө даган дуурайгаад уруу татагтаад энэ төрлийн гэмт хэргийг үлддэг. Тэгэхээр бид нар яах ёстой байх нь вэ? Найз нөхдөө зөв сонгох ёстой. Хэрв чамд ямар нэгэн төрлийн тэр муухай те мансууруулах сэтгцэн төлөөд бодисыг санал болгож байгаа тэр хүн чиний найз нөхөр биш гэсэн үг. Тэгэхээр хүн зөв хүрээлэлд зөв найз нөхдөд байх ёстой. Гуравдугаар зүйл тийм ээ, хэрв хин нэгэн чамайг энэ зүйлд уруу татаад хин нэгэн чамайг айлган сүрдүүлээд магадгүй эсвэл шахаж шаардаад тийм ээ энэ төрлийн гэмт хэрэглийг үйлдвэрлэх одоо тийм нөхцөл байдалд хүргэсэн бол яах ёстой лээ? Цагдаагийн байгууллагт мэдэгдэх ёстой. Одоо ямар ч утаснаас 102 гэдэг дуудлага руу тийм ээ залгаж болно. Залгаад болсон явдлын талаар мэдээлдэг байх ёстой. Ингэснээрээ чи өөрийгөө болон ирээдүгөө аварж байгаа маш том алтхам. Цагдаагийн байгууллагад хандаж хугацаа алтхаас нь өмнө чи тэр зүйлийн донтогч болоод чи тэр аимшигтай зүйлд одоо амьдралаа одоо нэгэнт алтхаасаа өмнө ийм зүйл чамд нэг л удаа тохиолдсон бол хэрвээ тохиолдохыг завцсан үйлдэл гарсан бол цагдаагийн байгууллагт мэдэгдэх ёстой. Мансууруулах бодисыг таслан зогсоож болох уу? За мансууруулах бодистой нүүр тулсан яг тэр мөчөд тийм ээ. Магадгүй хин нэгэн чам тэр зүйлийг санал болгосон үед чи үгүй гэж хэлэх ёстой. Чи нэг удаа үгүй гэж хэллээ. Магадгүй 2 дахь удаа, 3 дахь удаа гэд тэр зүйлийг хин нэгэн чамд санал болгох хүчээр өгөх тохиолдол гарах болгонд чи үгүй гэж хэлж чадвал энэ зүйлийг талсан зогсоож чадна гэсэн үг. Магадгүй 5 6 дахь удаага тэр чамдаа дахиж ирэхгүй. Миний ойлгосноор бол энэ мансууруулах бодис энэ зүйл нь зүгээр энгийнээр бол хийж үлсэн газтай ундаа. Өөр энгийнээр одоо миний ойлгож байгаагаар бол зүгээр ингээд газтай ундааг ингэж хор уршийн мэдхээсээ өмнө би ингэж амтанд нь болоод тэр ундааг би уудаг. Харин газтай ундаа хийж үлсэн ундаа гэдэг зүйл миний ясанд тэг ингээд сэргижилт үүсгдэг. Тэг ингээд миний үе мөч өвдөн ийм муу талуудыг мэдснээр газтай ундаанаас би татгалзаж чаддаг. Харин энэ мансууруулах бодис гэдэг зүйлийг одоо өсвөр үеийн залуучуудад хэрэглэж үзэхээс өмнө одоо хор уршиг бүх зүйлийг тайлбарлаж чадвал магадгүй талсан зогсоох боломжтой байх миний бодлоор. Тэгээд яг энэ зүйлийн тухай зүгээр одоо энэ нэвтрүүлгийг үзэн суугаа хүүхдүүдэд өсвөр үеийн залуучуудад өөрийнхөө зүгээс хандаж өгөх гэж. За газ давнааны хэрэглээ гэж байдаг тийм үү? За гэвч хүмүүс тэрийг уусаар л байдаг. Гэвч одоо тэр сахарын өвчин, сахарыг нэмэгдүүлдэг өөр бусад одоо ясны сэргижилт болон бусад өвчний шалтгаан болсон гэж мэдээд ойлгоод яг биеийн өвдөд ирэхэд хүмүүс яадаг вүлээ? Зогсчдаг. Хэрэглэхээ болчих болдог тийм үү? Тэр ундааг уухаа болж чаддаг хүн. Гэтэл мансууруулах эм сэтгцэн төлөөд бодис гэдэг нь чи нэгэнт тэр зүйлд одоо анхны удаа үгүй гэж хэлэлгүй тийм ээ хэрэглээд тэр зүйлийн донтогч болоод тэр зүйлээс хамааралтай болсон цагт чи хичнээн тэр зүйлийг зогсоохыг хүсээд энэ өөрөө маш хэцүү, маш боломжгүй зүйл болж хувирсан байдаг. Энэ нь яг л нөгөө газтай ундаа уудаг байжгаад болохтой адилхан биш. Бүр тис өөр зүйл. Энэ бол маш хэцүү зүйл болж хувирсан байдаг. Тэгэхээр хүүхэд залуучууд яах хэрэгтэй байх нь вэ? Анханасаа тэр зүйлдээ хизээч одоо орооцолдох, хизээч тэр зүйлийг хэрэглэх ёсгүй. Тэрвэл хүнийг маш хүчтэй донтолтонд оруулж, хамааралд оруулж тийм ээ. Нэг үл тэр хүнийг явандаа айчмаар өхүүлдэг, нэг үл тэр хүнийг шоронгийн хаалга татуулдаг ийм л зүйл.
Ерөн хар тамхи гихч хогийн зүйлийг хэрэглэж үзээд яах юм бэ? Бид нар чи эрүүл сарвал байж ижил хүсэл зориг өөрсдийнхөө мөрөөдлийн төлөө амьдрч чадна шүү дээ. За явах уу.